та бүхэндээ энэ өдрийн мэндийг хүргэе. Тэгээд би одоо надаас юм асуулт асуусан учраас би одоо тодорхой төвшөнд өөрийнхөө хэмжээнд одоо ойлгож байгаагаараа би хариулахыг хичээж байгаа. Тэгээд би одоо өөрөө иргэн хүний хувьд, ээж хүний хувьд энэ одоо умаа үзүүний хорт хавдар үүсгэж байгаа папиллома вирус буюу энэний вакцины хийлгэх нь зөв үү? Эсвэл буруу юу гэд нийгэмд нэлээд их эцэгчүүдийн дунд төөрөгдсөн юм яваад их шиг байна. Тэгээд би бол өөрийнхөө үзэл бодлыг илэрхийлж байгаа. Тийм болохоор би бол хийлгэх нь зөв үү гэж бодож байна. Ягаад тэгэхээр зэрэг хүний папиллома вирус маань бол ерөнхийдөө бол уг вирусээр үүсгдэг 6 төрлийн хавдараас урьдчилан сэргийлдэг. За тэгээд бидний мэддэг хамгийн түгээмэл хавдар бол умаа үзүүний хорт хавдар байгаа. За да мөн ам залхуур, шатай, анус гэд бусад энэ төрлийн вирусээр үүсгдэг бол хавдраас бол урьдчилан сэргийлдэг байгаа. За тэгээ Монгол улсад бол хүний папиллома вирусын эсрэг 4 төрлийн хэв шинжээ сэргийлдэг Gardasil вакциныг бол хэрэглээд явж байгаа. Энэ дотор хүний папиллома вирусын 6, 11, 16, 18 дугаар хэв шинжээ сэргийлсэн ийм вакциныг бол товлолоор бол тахлаажуулаад явж байна. Хүний папиллома вирусын эсрэг вакцин маань дэлхийн нийтэд нэвтрээд 17 жил болсон байна. Энэ хугацаанд олон орны вакцины талаарх судалгаанууд гарсан байгаа. За Америкийн нэгдсэн улс, Швед, Дан зэрэг улсуудад хийгдсэн судалгаагаар бол хүний папиллома вирусын эсрэг вакциныг нэвтрүүлснээр умаа үзүүний хорт хавдрын өвчлөлийг бол 88%-аар бууруулж чадсан ийм үзүүлэлт гарсан байгаа. За энэ дээр бол Америкийн нэгдсэн улс, Англи, Австрал, за Оросын холбооны улс гэх жишээтэй өндөр хөгжилтэй орнууд бол энд хамрагдаж байна. За одоо манай энд бол Америкийн нэгдсэн улсаас ирсэн вакцин хийгдэж байгаа. Хүний папиллома вирусын халдвар бол заримдаа бол юу яадаг л та. Зарим хэв шинж нь бол үе ургацэг бол үүсгдэг. За одоо жишээ нь HPV 6.11 бол илүү үе ургацэг үүсгэх хэв шинжүүд байгаа бол за 16.18 нь хорт хавдраг яг үүсгдэг. Энэ дотор умаа үзүүний хорт хавдар, за дахиад шодон хавдар, анусны хавдар, за залхуур хоолой хавдар гэдэг. Яагаад энэ хэсгүүдэд ингээ хавдар үүсгээд байгаа юм бэ гэхээр HPV хүний папиллома вирус нь бол бэлгийн замаар дамждаг. Тэгэхээр бэлгийн зам одоо нөгөө бэлгийн хавталд орох, за аман секс хийхдээ анусаар бэлгийн хавталд орох гэх зэрэг энэ одоо хавталд орсноор тухайн вирусын тухайн хэсэгтээ бас хавдрыг үүсгэх нэрслийг бол үүсгээд байгаа маа. За сайн байцгаана уу. Би Дархан уул аймгийн нэгдсэн эмнэлгийн хүүхдийн тасгийн эрхлэгч, хүүхдийн мэдрэлийн эмч гэ Бартүкс гэдэг хүн байна. Энэ бол ерөнхийдөө 50 хүрээд маш хурдан тархацтайгаар хорт хавдар гэдэг маань тий хүний амь насанд аюулт одоо болгодог тийм өвчин байгаамаа. За үүнийг бол эцэг эх маань зөвөр харж хүүхдийнхаа ирээдүйн төлөө та бүхэн энэ папиллома вирусынхаа дархлаажуулалтанд хамрагдахыг би уриалж байна. За би ч өөрөө их хүн, 2 охинтой. За 2 охиндоо би хоёуланд нь манай охтууд бол наснаасаа өнгөрцөн байсан. Одоо 11 наснаас өнгөрцөн байсан. За 15-таад нь нэгэнд нь хийлгээ. Сая 18-таад нь автан хийлгсэн. За энэний хор уршигыг эмч хүний хувьд мэдж байгаа учраас үр хүүхдийнхаа төлөө би ирээдүг бодож хийлгсэн юм аа. Ер нь бол хүний папиллома вирусын 200 гаруй хэв шинж одоогийн байдлаар тодорхойлогдсон. За энэ дотроос бол нэг өндөр эрсдэлтэй 10-20 хэв шинж бол байгаад байгаа. Гэхдээ энэ дотор 16, 18 бол хамгийн өндөр эрсдэлтэй дэлхийд дахин тархсан хавдрыг үүсгэж чинь гэж яриад байгаа. Энэ 6 төрлийн хавдраа. Тэгэхээр бид нар бол Монгол улсад ч гэсэн 16, 18 хэв шинжийн эсрэг бол дархлаажуулалтыг нь бол хийгээ явж байгаа. Хүүч бай, охинч бай энэ вакциныг хийлгэх юм бол ирээдүйд хүүхдээ өвчлөх эрсдлээс нь сэргийлэх юм а гэж бодож байгаа маа. Тэгэхээр эрэгтэй хүн бол ингээд маш их вирусыг тээгээд явдаг. Тэрийг эмэгтэй хүн аваад эмэгтэйчүүд нь илүү ингээд амгаа өвдөд байгаа. Тэгээд өвдснийхөө хойно ингээ харамсах биш өвдөхөөсөө өршлөн сэргийлээд энэ вакцинда хамрагдаасаа гэж хүсэж байна. За умаа үзүүний хорт хавдар өөрөө манай Монгол улсад бол эмэгтэйчүүдийн дунд тохиолдож байгаа хавдрын шалтгаантай өвчлөлөөр 2 дугаар байранд, хавдрын шалтгаанд нас баралтын 3 дугаар байранд ордог. За Дархан уул аймаг маань өөрөө за 2023-24 оны байдлаар бол ер нь умаа үзүүний хорт хавдраараа аймагуудаа чагсаагаад үсэх юм бол 2 ороод явж байгаа. Тэгэхээр манай аймагт бол энэ вирусын шалтгаантай хавдар бол өндөр байна гэж үзэж байгаа. Яг нөхөн дархлаажуулалт нь бол 14 нас хүртэл 15 хүртэл явж байгаа. Тэгэхээр та хэрвээ таны хүүхэд 11 наснаас дээш
15 хүртэл настай бол өрхийн эрүүл мэндийн төвдөө хандаад нэг хүн тунгаар явахнаа дахлааж үнэ төлбөрөөр хамрагдах боломжтой байгаа. 15-аас дээш настай хүмүүс бол хэрвээ бэлгийн хавталт орсон бол HPV илрүүлэх шинжилгээ PCR шинжилгээ өгөөд за тухайн вакциндах хэв шинж илрээгүй бол яхна тухайн вакцинд бол сайн дураараа хамрагдах боломжтой. Би болохоор зэрэг одоо бидний хүүхэд бид нар бүгдөө л үр хүүхэдтэй тий. Тэгэхээр зэрэг эрэгтэй ч эмэгтэй ч бүх хүүхдүүд маань эрүүл саруул байх юм бол эрүүл саруул хүнээс эрүүл саруул хүүхэд төрнө. Тэгэхээр Монголын маань ирээдүйд болсон үр хүүхдүүд маань бүгдөө эрүүл саруул байгаасай гэж одоо хүсэж байна. Тэгээ бүх хүнд эрүүлийн аз жаргал хамгийн сайн сайхан бүхнийг хүсье.